Метатаним мэдгүйг шууд гарна бодгын тухай бодох гэсэн ойлголт боловч үнэндээ өөр хязгаарлагдахгүй өргөнхүрээг хамаадаг. Энэ нь сурагч юу бодож буйгаа ухамсарлаж тохиромжтой үр дүнтэй сэтгэхгүй үйл явцыг сонгох чадварыг хэлнэ. Үүнд сурагч өөрийн бодол санаагаа шинжлэх дүгнэх, дээд зэргийн мэдрэмжтэйгээр аливаа даалгаварт тохирсон арга сонгох зэрэг чадвар багтана. Яагаад метатаним мэдгүй гэж? Метатаним мэдгүйг яагаад хэрэгтэй талаар олон шалтгаан дурдж олно. Гэхдээ сурагчийн суралцах чадварыг дэвшлүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Жишээлбэл сурагчийн бие даан суралцах чадвараа сайжруулах, алдаанаасаа суралцах, хичээлээ давтах оновчтой аргаа сонгох, сурах эрмэлзэл болон сурлагын амжилтаа нэмэгдүүлэхэд эмтэй. Метатаним мэдгүйг хичээл сургалтаар хэрхэн хөгжүүлэх вэ? Суралцагчийг эргцүүлэн бодох, үе шинжилгээ хийхэд сурахын тулд аливаа даалгаврын өмнөх шат, одоо буюу хичээлийн явц, дараах шат гэсэн 3 үе шаттай байна. Өмнөх шатанд тодорхой зорилт тавих, өмнө хийж байсан ижил төстэй даалгавраа эргэн санах, даалгаврыг гүйцэтгэх оновчтой арга сонгоно. Одоо буюу гүйцэтгэх шатанд суралцах явцаа хянах шаардлагатай бол суралцах аргаа өөрчлөх боломжтой. Дараагийн шат нь сурагч юуг сайн хийсэн, дараагийн удаа өөрөөр яаж хийх боломжтойг эргцүүлэн дүүнэ. Үүнээс гадна суралцагчдад үр дүнтэй суралцах аргуудыг заахан зугна. Үүнийг өөртөөгөө ярилцах, сэтгэл хөдлөлөө удирдах зэрэг уян хатан чадваруудаар дамжуулан хөгжүүлж болдог.